үнэхээр чухалтай байгаа. Тухайлбал энэ төсвийн 18 оны төсвийн тухай хуульд хүүхдийн үжил хамгааллыг сайжруулах арга хэмжээний зардал гээд хүүхдийн тусламж үйлчилгээний 108 утасны зардал дөнгөж 216 ахын сая төлөвлөж байна. За хүүхд хамгааллын хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон хүүхд хамгааллын талаар хэрэгжүүлэх олон арга хэмжээг бүхэлд нь улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд ганцхан тэрбум төгрөгийг төлөвлөж тавьсан байна. Энэ бол үнэхээр хангалтгүй юм. Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдэд тусламж дэмжлэг үзүүлэхэд 252 сая төгрөгийг хуваарлсан. Улсын хэмжээнд ганцхан аймагт хүчирхийлэлээс хамгаалах төвийг энэ онд барья гэсэн ийм төсөв батлагдж байгаа нь бол үнэхээр гендерийн мэдрэмжгүй төсөв байна гэж эмэгтэй гишүүний хувьд хэлж тааж байна. Тийм учраас яг орон нутагт энэ хуулийг хэрэгжүүлэхэд хуулиар дэмжиж байгаа төсөв санхүү ямар хөө үнэлгээтэй байдгийг манай орон төвийн гишүүн даасан эмэгтэйчүүд орны тэргүү Баянгол бүрийн засаг яг одит байдлаар нь жишээ олох тавхан ярина. Миний хувьд одоо эмэгтэй улс төрж байгаа хувьд энэ хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг шин шатнд гаргах, нийгмийн хэрэгцээс шаардлагыг сануулгах гишүүнийхээ үүргийг ухамсарлаад энэ удаагийн төсвийн төлөвлөлөөр дамжуулж хүүхэд хамгаалах ажилд 10 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах саналыг гаргаад миний энэ саналыг дэмжиж өгөөч гэж эсрэг хуулийнхаа бүх гишүүдээс уриалж байгаамаа. Үнэхээр хүүхдийнхээ асуудалд хүүхэд хамгаалах энэ арга хэмжээнийхээ санхүүжилтийг олон улсын байгууллагын нуруунд дээр найдаж яваад ирсэн байгаа гэдэг. Өнөөдөр бид хувь зүйн яамнаас нийт хүүхэд хамгааллын холбоотой нийт цэгийн үйлчилгээ 10-ыг барина. Гэхдээ Швейцарын агентлагийн одоо буюу нүүблийн хүн амын сангийн төслөөр хэрэгжүүлээд зорж ингээд яриад явж байна. Хүчирхийлэлээс хамгаалах төвийг улсын хэмжээнд ядаж 5-ыг барьчихсан ингээд Азийн үйлчлэгийн банкнаас мөнгө буугаад явж байгаа. Тэгтэл төсөв дээрээ бид нэр ганцхан хордоо амжилтны төвийн мөнгө хийсэн баг жишээтэй. Тэгэхээр энийг одоо бодлогын хэмжээнд төсөөрөө дамжуулж хэрэгжүүлэх болохыг хийж байгаамаа. Энэ талаар одоо хууль ямар зардлууд, ямар ажил дээр хүрэлцэхгүй байгаа талаар одоо энэ жишээ маань дөрөв яриа дараа тавхан асуултанд хаалгасан байна. За санацгаано. Тэгэхээр өмнөх одоо хүүхэд хамгааллын хуулийн ажил хэсгийг ахалж ирсний хувьд өнөөдөр орон нутагт одоо яг энэ хүүхэд хамгааллын хууль хэрэгжиж байна гэвэл одоо хэрэгжих ямар ч боломжгүй байдаг. Яагаад тэгэхээр энэ юутай холбоотой юм бэ гэхээр ерөөсөө хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай одоо улсын төсөв одоо хангалтгүй одоо батлагдж байгаатай шууд холбоотой байгаа. Тэгэхээр улс орон даяар өнөөдөр мүдээ нэ гэсэн аян явж өнөөдөр ээжүүд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн бүх хүмүүсийн аянд одоо нэгдхийг уриалсан юм уриалга гаргаж байгаа. Тэгэхээр би бол хамгийн түрүү шийдвэр гаргах төвшний улс төрчдийг одоо мүдээ нээх хэрэгтэй байна. Энэ хүмүүс одоо төсөв дээр нь ийм баг мөнгө суудсан байгаа мэдж гэнэ үү, мэдэхгүй байна уу? Наран туяа гишүүн маань одоо нэг бүрчлэн одоо ингээд анализ хийгээд зардал бол үнэхээр хангалтгүй байна. 10 тэрбум байх зардал дээр 1 тэрбумыг тавьсан байна. Тийм учраас энийг одоо нэмэхгүй бол өнөөгийн одоо энэ эрсдэл нөхцөл байдал үсээд салахгүй нэ гэдэгтэр бид бас дуу хоолойгоо өргөж байгаа. Тэгэхээр улсын их хурлыг төсвийг ер нь таамгаар баталдаг гэж иргэд шүүмжлдэг. Тийм учраас одоо таамгаар батлахгүй тул яг энэ хүүхэд хамгааллын хуулийг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй юм бэ гэдгийг олон улсын зөвлөх багаар одоо гаргуулсан байгаа. Сайн наривчилж хэллээ. Зүгээр боломжийн хэмжээнд л одоо энэ хуулийг хэрэгжүүлэхэд доотлол нь 11 тэрбум хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид энэ хуулиа өнөөдрөөс хэрэгжүүлье. Өнөөдөр бид хүүхэд бол бидний хамгийн одоо үнэт зүйл гэж ярьж байгаа учраас энэ дээрээ бидний төсөв хөрөнгө харамлаач. Энээс гарах одоо үр дагавар нь сөрөг үр дагавар нь нийгмийг бол тэр чигээр нь одоо айдас хүнс автуулж байна гэдгийг бид бас хэлмээр байна. Орон нутагт өнөөдөр хамтарсан баг ажиллах зардал байдаг. Одоо өнөөдөр энэ төсвийн номонд байгаа зардал бол зөвхөн ерөөсөө цайлан урсгал зардал явчихдаг. Энэ хүүхдийн төлөө ажиллаж байгаа хүмүүс ажлын байрнаас гараад тэр орон нутагт ажиллах зардал нь байдаггүй. Тэгэхээр цагдаа байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, нийгмийн ажилтнууд өнөөдөр ямар мөнгөөрөө гарч уцаар ярих, ямар мөнгөөрөө шатхуунаа зарж тэр эрсдэл нөхцөл байдалтай хүүхдээр очих юм. Тийм боломж бол байхгүй. Илрүүлэх, судалгаа хийх, тусламж үзүүлэх, одоо тусгай байранд ажиллах энэ бүх зардлууд нь бол тусахгүй байгаа учраас энэ хууль бол төсөвгүйгээр хэрэгжихгүй юм аа гэдгийг
манай одоо улсын их хурлын гишүүд маань сайн ойлгооч гэж бид одоо өнөөдөр зүгээр эмэгтэйчүүдийн төлөөллийн хувьд бас хэлж байгаа маань. За дээрэс нь энэ хуулиудыг орон нутагт нэлээд сурталчлах хэрэгтэй, компанид ажил өрнүүлэх хэрэгтэй. Энд бол төсөв мөнгө бол маш бага. Ер нь одоо дүүрэг аймагуудын хэмжээнд хүүхэд гэр бүл хөгжлийн эцэстнийг дунджаар 145-аас 300 сая төгрөгийн төсөвтэй байдаг. За тэгээд түрүү хэлсэн яг албан байгууллагаасаа гараад одоо зарцуулах мөнгө төгрөг байдаггүй маа. Тийм ч учраас араасаа энэ аимшиг хэрэгүүд гараад байгаа. 2 хоногийн өмнө Ховд аймгийн зэрэг суманд бас дахиад 8 настай хүүхдийг хүчинсэн ийм хэрэг гарлаа гэдгийг өнөөдөр дахиад сонслоо. Бид нар өдөр болгон ийм хэрэг сонсоод байх юм. Тийм учраас одоо манай дараагийн гишүүн ингээд уриалга гаргаад бүх одоо улсын хурлын гишүүдтэй энийг одоо тааж өгч байгаа маа. Энэ бол 100 200 тэрбум биш ээ. Ердөө доотлон дахиад нэг 10 тэрбум төгрөгийг энэ хүүхд хамгааллын хууль хэрэгжихэд зарцуулаад өгөөч гэсэн ийм одоо шаардлагыг тавьж байгаа маа. За баярлалаа. Нэмж тодорхой хууль зүйн яамны одоо сайдын энэ оны энэ төсвөө захируулаад хүрсэн байх үйл ажиллагааны үр дүн гэхэд дор хаяад 40 удаагийн сургалт семинараар 4,000 хүнд хүрч хүүхдийн эрх зөрчил гэдэг чинь юу юм бэ? Хүүхдийн эрхийг хамгаалах тухай ойлголт чинь юу юм? Байгууллага хувь хүн иргэд аж ахуйн эцэг эхүүд ямар үүрэгтэй байх ёстой юм бэ гэдгийг таниулж ойлгуулах ажлыг хий гэхэд яг тухайлан энэ нь ямар ч зардлууд байхгүй байна. Техникийн нэг бүрчлэн үзүүлэх юм бол үнэхээр хуулийн дагуу хийх ёстой ажлууд хийх боломжгүй байгаа энэ одоо төсвийн төслөөс харагдаж байна. Энийг одоо нийтийн хад хандууж ядаж нийт зардлынхаа 5 одоо манай нийт зардлын 0.5% зарцуулагдаж байгаа шүү. Энийгээ 5-аас 10% нь хүүхдийн төлөө зардаг ийм мэдрэмжтэй төсвийг батлуулах нь их хурд сууж байгаа эмэгтэй гишүүдийн санаачлах ёстой ажил, хийх ёстой ажлыг нэг төрөөр тавьж ажиллаа гэж энэ хэлээд авч байгаа. Баярлалаа.